За Такеши Касай захирал маань сонгогдсонгуудаа тун удалгүй анхныхаа айлчлалыг Монгол улсаас хийсэн. 2019 оны 6 дугаар сард Монгол улсад албан ёсны айлчлал хийж Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайдад бараалхаж за номхон далайн баруун бүс Монгол улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж зөв чигээ тодорхойлсон. Ийм сайхан ажил болсон. Түүнээс гадна доктор Касай мөн бүсийнхаа ээлжид чуулганыг хийж за чуулганд одоо бид оролцсон байгаа. За ер нь аливаа улс орон аль чиглэлээр хэрхэн яаж ажиллавал эрүүл мэндийн чиглэлээ хөгжүүлэхэд ялангуяа эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах энэ асуудлыг бол онцгойлон анхаарч байгаа. За ер нь ерөнхий сайд маань хэлдэг аливаа гамшигаас, аливаа өвчнөөс, аливаа асуудлаас урьдчилан сэргийлэхэд зориулсан $10 $1 эргээд ирээдүйд учрах $10 хэмнэх ийм болцоотой байдгаа гэж. Тэгэхээр манай бүсүүд ер нь энэ чиглэлд ажиллаж байгаа. За түүнээс гадна Касай захирал маань Монгол улсад ирээд манай говийн аймагуудад ажилласан. Говь Сүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ажилласан. Тэгээ ер нь говийн бүсийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд сайжруулахад тоног төхөөрөмжийн хангамжуудад нэлээд анхаарлаа хандуулсан. За түүнээс гадна манай бүсийн бас манай дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Ноён Сергей Дерзисаа та бүхэн маань мэдж байгаа. Тэгээ Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хэрхэн яаж дэмжиж байгаа гэдээ бид одоо үнэхээр бахархалтай ханддаг. Үнэхээр гайхалтай байгаа. Маш ойрхон ажиллаж байгаа. Ер нь бол Монгол улсын иргэн Монгол улсын эмч хүн шиг Монгол улсын эрүүл мэндийн салбарт хандаж ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн томоо төсөвчний үед бол та бүхэн маань одоо эмнэлгээр өөрийн биеэр явж нийт шаардлагатай байгаа асуудлуудыг шуурхаа шийдвэрлэж тэр дундаа одоо вирусын эсрэг имийг үн төлбөргүй хурдан хугацаанд нийлүүлж бидний тусдын болж ирснийг та бүхэн маань мэдж байгаа. Сэргээ доктор маань ерөн зөвхөн Улаанбаатарт дэс орон нутагт ажиллаж байгаа. За говийн бүсүүдээр ажилласан. За өнгөрсөн хугацаанд одоо бас манай буян жаргал мэдж байгаа тийм ээ. Булган, Орхон, Баян хонгор, Говь Алтай 4 аймагт ажилласан байж байгаа. За одоо удахгүй дахиад зүүн бүсийн аймагуудаар ажиллана. Дорноцбаатар Хинтээ аймагт ажиллахаар ингээд төлөвлөд байж байгаа. За өнөөдөр бидний гол одоо уулзж байгаа зүйл бол тоног төхөөрөмж хүлээж авах юм сайхан ёслолын ажиллагаа байгаа. Доктор Такеши Касай манай говийн бүсүүдэд ажиллахдаа энэ шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг бас өөрийн биеэр судалж харсан билээ. Тэгээ доктор Сергейд бол ингэж чиглэл өгөөд өөрөө 6 сард ажиллаад саяны нэрлсэн 3 аймагт энэ Сергей доктор өөрөө 8 сардаас ажиллаж ажилласан байгаа. За тэгээд энэ үеэр бол 4 одоо аппаратын асуудлыг бол манай эрүүл мэндийн байгууллагууд бол хүсэлтэд тавьсан билээ. Дурангийн хариуцлагын аппарат, за биохимийн автомат анализатор, за дээр нь хүчил дөрвж өтөрүүлэгч, за тэгээд няран дулаацуулах ширээ гэдэг 4 аппаратын хүсэлт тавьсныг өнөөдөр одоо ингээд Дорноговь, Дундговь, Говь Сүмбэр аймагуудад хүлээлгэж өгөх юм ёслолын ажиллагаа ингээд болж байгаа. Тэгээд үнэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагадаа за бүсийнхаа захирал доктор Такеши Касай, за Монгол улсад байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Сергей Дерзисаа Говь Сүмбэр, Дорноговь, Дундговь аймаг болон бусад аймагуд нийт ард иргэдийнхээ өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Монгол улсын эрүүл мэндийн салбар бол бас хөгжиж байгаа. Ялангуяа хүний нөөцийн хувьд эмч мэргэжилтнүүдэд чанар чансааны хувьд бид их сэтгэл хангалуун байдаг. Улам бүр одоо чанаржуулах чиглэлд ажиллаж байгаа. За тоног төхөөрөмж маань ч гэсэн шат дараатай бас сайжирч байна, хангагдж байна. За тэгвэл улс орны маань эдийн засаг бас амаргүй байгаа. Олон улсын валютын сангийн өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байгаа энэ үед бол бас энэ эрүүл мэндийн салбарт зөвхөн төр засгаас гадна олон улсын байгууллага хамтран ажилладаг улс орнуудын дэмжлэг бол бас нэн шаардлагатай. Яг гэвэл ангаах ухаан маш хурдтай хөгжиж байгаа учраас хөл нийлүүлэн алхахын тулд өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудаа хамруулахын тулд улсын төсвөөс гадна олон улсын байгууллагууд хүн орнуудынхаа дэмжлэгийг бол бас ийм авах шаардлага байдаг. Үүнийг манай дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо маш суурьшаа мэдэрч бидэнд ингэж
тус дэм болж байгаад бид их талархдаг. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод тун удаагүй байхад нийт шаардлагатай байсан илүү хэдэн Монгол хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд бидэнд дутагдж байсан центрифуг аппаратыг бол одоо 100 шахмыг нийлүүлж байсан. Одоо би зөвхөн одоо сайн том жишээг нь ярьж байгаа. Энэ мэдээлэл бол маш олон чиглэлээр бол тусламж тэмдэг үзүүлж за тоног төхөөрөмжөөс ханхаас гадна саяны одоо нэр дурдсан аймагуудад газар дээр нь сургалт явуулах бас ийм төлөвлөгөөг манай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүс маань одоо бас төлөвлөж байгаа юм билээ. Энэ сайхан мэдээллийг би та бүхэндээ эцэст өгье гэж бодож байна. Тэгээд бидний ингэж үргэлж тусаж дэмжиж байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тэр дундаа доктор Сергей Георгиевич одоо талархаж байгаагаа дахин илэрхийлж байна. Баярлалаа. Эрхэм хүндэт сайд хатагтай Саран гэрэл болон Говийн аймгаас төлөөлж ирсэн эрүүл мэндийн салбарын удирдлагууд та бүхний өдрийн амгалан айлтгая. Юуны өмнө та бүхэнтэй Говийн бүсийн аймагуудад ажилласнаас хойш дахин энд нүүр тулан уулзаж байгаадаа их баяртай байна. За тэгэхээр Саран гэрэл сайд үгэндээ хэлсэн 2019 оны 6 сард манай бүсийн Номхон Далайн баруун бүсийн захирал доктор Такаши Касай Говийн бүсийн аймагуудаар аялаад тухайн одоо Говийн аймгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээтэй нэлээд дэлгэрэнгүй ингээд танилцан явсан. Тэгэхээр энэ бүсийн захирлын айлчлалыг энэ Говийн бүсийн аймгийг одоо сонгож хийлгсэн нь бол эрүүл мэндийн сайд Саран гэрлийн маш одоо стратегийн хувьд одоо хамгийн чухал ийм сонголт байсан гэдгийг бас энэ онцлог хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ Говийн бүсийн аймаг тэр дундаа дунд Говь аймаг бол түүхийн хувьд бол нэлээд ач холбогдолтой тийм ээ. Хөгжил дэвшлийнхээ хувьд одоо хөдөлгөөнтэй зайлшгүй эрэлт хэрэгцээ өснө нэмэгдэж байгаа ийм өвөрмөц онцлогтой газар зүүн хүсэл байсан. Тийм учраас манай бүсийн захирал айлчлалынхаа үед одоо тийм ээ энд ажиллаж байгаа сурын төлөөлөгчийнхаа газраар дамжуулаад цаашдын одоо хүн амын эрэлт хэрэгцээнд суурилсан тусламж үйлчилгээг үзүүлэх, тулгарч байгаа сорилтууд тийм ээ ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлж болох вэ талаар бид нарт бас тодорхой чиглэлийг өгсөн юм аа. Тийм учраас бид нарт одоо Говийн бүсийн аймагуудын хүн амын эрүүл мэндийн бодит эрэлт хэрэгцээ юу вэ гэдгийг одоо танилцахаар эдгээр аймагуудад тодорхой хугацаанд ажилласан болно. За тэгэхээр бүсийн захирлын өөр бүрээр эх хэдэн жилүүдэд ажиллах одоо тийм ээ мөрдөж байгаа баримт бичгийн хүрээний гол цөм нь юу вэ гэхээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх энэ чиглэлд илүү их анхаарч байгаа. Тэгэхээр хувь хүнийг бол төрхөөсөө насан эцэслэх хүртэлх амьдралын мөчлөгтэй нь уялдуулаад өвчин эмгэгийн эзэслэх хүчин зүйлсийг тооцох, өвчин эмгээг эрт үед нь илрүүлэх, за илрүүлсэн тохиолдолд тэдгээрийг цаг алдалгүй эмчлэх, тэгээд дээрэс нь юу гэвэл эрүүл мэндийг нь амьдралын мөчлөгтэй уялдуулан дэмжих, эрүүл мэндийг дэмжих энэ үйл ажиллагаа нь бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр дамжин хийгддэг учраас энийг бид нар бэхжүүлснээрээ хүн амын эрүүл мэндийг илүү одоо тийм ээ бэхжүүлэх энэ боломж олдно гэж үзэж байгаа. Мэдээж энийг бэхжүүлэхийн тулд бид нар тухайн одоо орон нутгийн байд юм уу үндэсний эрүүл мэндийн тогтолцооны эрэлт хэрэгцээг нь одоо анхаарч энэ бэхжүүлэлтийг хийх ёстой гэж үзэж байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын хувьд бид нар энэ эрүүл мэндийн анхан шатны тогтолцоог бэхжүүлэх, одолт амжилт тийм ээ түүнээс сурсан сургамж гэдэг олон зүйл байдаг. За энэ дээр ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд дээр урьдчилан сэргийлтийн арга хэмжээг явуулах, эрт үед нь илрүүлэх, осол гэмтэл болон өвчин эмгээг одоо тийм ээ цаг алдалгүй онцлох, түүнтэй уялдуулан эмчилгээний тусламж үйлчилгээг чанаржуулах гэдэг энэ бүх чиглэлүүдээр бол биднэрт олсон ололт амжилтаа бас энэ улс оронд хэрэгжүүлэх юм боломж байгаа. За тэгээ би эрүүл мэндийн сайд Саран гэрэл тусгайлан баярыг хүргэх гэж байна. Яагаад гэвэл сайдын мөрийн хөтөлбөр, сайдын одоо тийм ээ ажлын үүргийн чигт нь бол эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх энэ үйл ажиллагаанд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүү төлөв анхаарч байгаа. Энэний тод жишээ нь юу вэ гэвэл эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг одоо доктортойгоор ихсгэх энэ зарчмынхаа хүрээнд ялангуяа гол цөмөө бол эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд төвлөрүүлж түүний санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бол нэлээд ололт төвшөлтэй ажиллаж байгаа учраас энэ одоо ололт төвшөлтөнд нь би эрүүл мэндийн сайдад бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. За тэгэхээр өнөөдөр бид нар энэ бас уран суулж байгаа байх баяртай байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээгээ тодорхой одоо сар хүрээнд үзүүлж байгаа энэ тусламж үйлчилгээнд доктортойгоор цаашаа үргэлжилж явж байгаа. За түүний нэг бодит жишээ нь Говийн бүсийн аймагуудад бид нар нэн шаардлагатай ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагууд дээр хэрэглэгдэх нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүдийг одоо хүлээлгээ өгөх гэж байна. Тэгэхээр энэ нь одоо нийт багаж тоног төхөөрөмж маань одоо түрүүн сайд хэлсэн 4 төрлийн багаж тоног төхөөрөмж
400 сая гаруй төгрөгийн өмнө өртөгтэйгээр одоо энэ худалдан авагдсан байгаа. За энэ бол мэдээж одоо төгсгөл биш. Яагаад гэвэл бид нар энэ тусламж үйлчилгээгээ цааш нь улам өргөжлүүлж ялангуяа хаана эрэлт хэрэгцээ их байгаа, хаана одоо тийм ээ дотоод төлмөр зүйл байгаа түүнийг нөхөж сайжруулахын чиглэлээр бидний тусламж үйлчилгээ зөвхөн хөдөө орнуудад гэхгүй бас хот суурин газар хотуудын тусламж үйлчилгээг одоо харж байгаа бүх тал дээр энэ одоо дутуу байгаа тийм ээ хэрэгцээтэй байгаа газруудын хэрэгцээг нөхөх чиглэлээр бид нар бас тусламж үйлчилгээгээ өргөжлүүлэн үзүүлнэ гэдгийг хэлмээр байна. Тэгээ эцэст нь би дахин эрүүл мэндийн сайдын энэ манлайлал эрүүл мэндийн салбарын бэхжүүлэг яг тодорхой зорилттой тэр зорилгондоо хүрэхин тулд тодорхой зорилт төвшүүлсэн байгаа. Энэ үйл ажиллагаанд нь дахин талархал илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд энэ үйл ажиллагаанд амжилт хүсье. Доктор Сергей Жоржица манайд аймагт ажиллаж Дорногов аймгийн эрүүл мэндийн салбарын одоо өнөөгийн байдал, тоног төхөөрөмжийн байдалтай танилцсан. Тэгээ өнөөдөр одоо нярайн дулаацуулах ширээ болон нярайн шарлалтын үед одоо фото эмчилгээ, шарлага эмчилгээ хийдэг энэ хосолсон үйлчилгээтэй аппаратыг гардуулж өгч байгаа нь бол цаг үе олсон юм сайхан арга хэмжээ боллоо гэж бодож байна. Энэ 19 оны төгсгөлдөр манай аймагт 50 ортой төрх эмнэлэг ашиглалтанд орох гэж байгаа. Энэ төрх эмнэлэгтээ бид нар эмгэг нярайн тасаг шинээр нээх гэж байгаа. Тэгээ энэ дээр одоо хамгийн чухал гол тоног төхөөрөмж манай энэ болж байна гэдэгт бид бас их талархалтайгаар хүлээж авч байна. Ингээд эрүүл мэндийн сайд, саран гэрэлтэн болон Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сергей Жоржица түүний хамт олон багийн хамт олонд бүгдд нь талархал илэрхийлж байна. За энэ дурангийн мэс заслын болон онцлогооны аппаратын ариутгадаг ийм одоо орчин үеийн ийм аппарат байгаа. За энэ аппарат маань бол Говьсөнбөр аймгийн хэмжээнд бол нэн чухал шаардлагатай. Бид бүхэн бол дурангийн одоо онцлогооны болон мэс заслынхаа одоо үйл ажиллагааг эхлүүлсэн боловч зарим тохиолдолд бол ариутгах үйл ажиллагаа маань бол одоо хүндрэлтэй байдаг. Тэгээд энэ аппаратыг авснараа бол одоо Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлэг дурангийн мэс засал болон онцлогооны үйл ажиллагааг бол одоо ариун нөхцөл бүрэн дүрэн гэж хийж гүйцэтгэх ийм боломжтой болж байна. Ингээд бид бүгдийн үйл ажиллагааг дэмжиж одоо ийм хөрөнгө оруулалт энэ бүгдийг бол одоо зохион байгуулж өгсөн саран гэрэл сайдаа эрүүл мэндийн яамныхаа баг хамт олонд мөн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага ноён Жоржица болон түүний ажлын албаны хамт олонд нийт говийнхаа аймагуудын одоо төлөөлөл болж Говьсөнбөр аймгаас мөн нийт говьчуудынхаа одоо нэрийн өмнөөс баярж талархаж байгаагаа хэлмээр байна. Баярлалаа та. Монгол улсын улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд саран гэрэл. Тийм ээ. Үсийн аймагуудынхаа эрүүл мэндийн салбарын ажилчин нийт говьчуудынхаа энэ маань бол манай үсэг төрс маань Дорногов Говьсөнбөр аймгийн